Сайн бацгаана уу? Налагчултай хайр түгэе мэдчилгээ хүргэл ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид зэвсэгт хүчний 353 дугаар анги дээрээс үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэж байна. Төрсөн өдрийн баярын төхөөж байгаа эрхэм мегмар сүрэндээ баярын мэнд хүргэж бас ажлын амжилт хүссэн хамтрагчид болоод найзуудынх нь маш гоё гинтийн бэлгээр цэргийн бүсгүйг баярлуулсан. Бид нэг нүд нүртулан өвчээ. Самано мэдчилгээ үргэлжилж байна. Бид яг одоо энэ цаг мөчид шинэхэн дугаараа эрхэм ахлагч бүсгүйтэй үргэлжлүүлж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ажил албан тавтаа сайхан байна уу? Тавтаа сайхан байна. Баярлалаа. Ажил алба маш ачаалттай байх шиг байна. 10 дугаар сарын 27-ны өдөр үргэлжилж байгаа. Таны хувьд бас хэдий ажилтай ч гэсэндээ амьдралын маш гоё дурсамжтай өдөр тохиож байгаа л өнөөдөр ямар баяр вэ? Миний төрсөн өдөр. Баяраа тэмдэглэж амжсан уу? Амжаагүй байна. Тэгэхээр хоёулангийн бичлэгийг үзэн суугаа эрхэм дотны хүмүүс, ажлын хамтрагчид болоод нийт налагчдын нэрийн өмнөөс танд нартад мэндэлсэн нандин сайхан өдөр. Төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр би бас мэдчилгээний уламжлахаас өмнө таныг өөрийгөө товч танилцуулаасаа гэж хүсэж байна. Албан цэцгээд хэдэн жил болж байгаа вэ? Ер нь цэргийн бүсгүй байх ямар байдаг юм болоо? Цолоо аваад одоо нэг 8 жил болж байна да. Тэгээд яг вэ. Дэх нэг мэдээгээр гарч ирсэн. Ер нь баргийн бүсгүй хүний бараад байдгүй алба, цэргийн алба байдаг гэсэн аавын олон хүүгүүдтэй мөр зэрэгцэн ажилдаг. Яг одоо мөрдсөрөө гойсон эрхэм бүсгүй таныг бас хүндэтгэн мэхийн яслаж байна. Төрсөн өдөр дээр тань өнгө нэмж эм гоё цэцгийн баглагаар хүндэтгэл үзүүлэхээр хөрөлцөн ирээд байна. Хөтлөгч нь бэлгээд амжуулахаас өмнө танд ирсэн гоё сэтгэлийн үхсийг нь айлтхан өргөн барих учиртай. Тэгээд сайн сонсвол бэлгэний эзэн айгүй тодорхой болно шүү. Эрийн түшиг гэрийн жимэг төрийн тулгуур төрлийн язгуур болсон эгэлгүй атлаа эрхэмсэг төрсөн чамда баярын мэндийг хүргэж байна. Мөрөн дээрээ алтан тууцтай мөрдөс гойсон цэргийн бүсгүй мөрөөдөл хайрын эзэн болсон мөнхөд дуурсах адрын эзэн цэргийн бүсгүй гэдэг дуу бидний ажил амьдралын гарааг холбосон учиртай юм аа. Төрсөн биш ч гэсэндээ төөрөлдсөн их хувь тавилангаар учран золгож, төө зээгүй ихээр үерхэж нөхөрлөж, төрсөн ихч дүүс шиг эрхэм найзууд хамтрагчид болж энэ орчлонд заяа төргөр учран золгосон юм шүү. Чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг дахин дэвшүүлж байна. Ажил гэдэг маш чухал. Тэр дундаа ажлын хамтрагчид болвол хүний амьдралын тодхон дурсамжийг мөнхөлдөг. Хамтран ажиллахад үнэхээр таатай байдаг шүү. Ажилдаа зүтгэлтэй, хамтран зүтгэгчдтэй, түшигтэй байдагт нь талархаж явдаг шүү хэмээн. Танд 5 сайхан бүсгүй хаяглаж энэ бэлгийг явуулсан эрхэм дотны ажлын хамтрагч найзууд болох Саруул, Нансал, Аза, Амина, Жаргалмаа гэсэн энэ сайхан бүсгүйчүүдийн нэрийн өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд. Баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд. Баярлалаа баяр чаргал бүхнийг нь хуваалцсан. Баярлалаа та нартай. Үнэхээр бас ажлын хамтрагчид нь хэдий их ачаалттай байгаа ч гэсэндээ завсар зайгаар нь мэдүүлэхгүйгээр гүйж гараад цэцгээ болгож ирээд манай хамт олноор бас маш гоё дурсамж бүтээхийг хүссэн. Тэгээд амаргүй атлаа маш хариуцлагатай албанд та бүхэн мөр зэрэгцэн ажиллаж байгаа аавын олон хүүгүүдээс дуталгүй их тайван амьдралын төлөө зэвсэгт хүчний салбарт зүтгэн гэдэг бас маш хариуцлагатай шүү дээ. Тэгэхээр яг одоо хамтран зүтгэгчд нь бидний бичлэгийг үзэж сууж байгаа баха. Таны сэтгэлээс хуваалцъя. Тамир тулгамдаад байна. За баярлалаа. Үнэхээр ингэн гэж сансангүй. Өдөр нөгөө намайг баярлуулсан болохоор чинь бас ахаад ингэ мэдчлээ гэж санаанд буусангүй. Маш их баярлалаа. Надад ч гэсэн хамтран зүтгэхэд маш сайхан байдаг шүү. Баярлалаа. Тэгээд эрхэм цэргийн бүсгүй та бүхний бас ажил хөдөлмөр их үйлсэд амжилтыг хүсье. Амны сайхан нөхөрлөл үеийн үед дурсагдах болтугай. Сайхан баярлалаа. За баярлалаа.